За сайн уу залуусаа удаан уулзсангүй. Энэ бичлэгний зургийг харсан байх те. Thumbnail-ыг харсан байх. Тэн дээр би Солонгост гацлаа гэж бичсэн байгаа. Яг харгуй Солонгост гацчлаа. Шалтгаан нь энэ казино. Одоо Монголоо маш их санаж байна. Яммаар байна. За тоглосон ма залуусаа. Тэгээд яг казино бол орсон л доо. Тэгээд яагаад Солонгост байгаа шалтгаанаа та хэд хэлье. Тэгээд мэдээж хэрэг арилжаач хүн чинь тэгээд юу болоод казино ороод хамаг мөнгө төгрөгөө өрөөд тэгээд Солонгост гаццгүй. Гэхдээ яг харахгүй Солонгост гацсан хүмүүсэндээ байд юм билээ шүү мөнхөө. Хүн амтнаас ч гэсэн маш их сонссон. За тэгээд Солонгост юу хийв. Яг одоо яагаад Солонгост байгаа талаараа тий юу хийж гээгүй л энэ бүх талаараа та хэдтэй одоо ярья. За эхнэр бит хоёрын Солонгост ирсэн хамгийн гол шалтгаануудын нэг нь эрүүл мэнд байсан. Манай эхнэр хагалгаанд орно. За мөн дээрээс нь би болон бит хоёр хоёулаа нүдэ үзүүлнэ. За арьсаа үзүүлнэ. За бүрэн шинжилгээнд орно. Мэтчлэн зорилготойгоор Солонгост ирсэн. Тэгээд Солонгост зөвхөн Сөүлд бит хоёр очноос гадна Сөүлд 2 хонцоод ингээд улсаанд ирсэн байгаа. За тэгээд Сөүлд бидэд очихдоо хоёр найзтайгаа хамт очсон. Монголоос дөрүүлээ явсан. Манай хоёр маань Солонгост нэг 2 илүү 3 хонцоод ер нь бол Монгол руугаа бутсан байгаа. За бит хоёр нааша улсаа ингээд хот руу ирсэн. За тэгвэл Сөүлд бидэд очичоод за эхний өдрөө очиод хонсон. За хонсныхаа дараа маргааш нь болохоор яг эмнэлгүүдээрээ яваад нүдэ үзүүлээ, тарьсаа үзүүлээд ингээд нэг өдөр дууссан байгаа. Тэгээд оройн хамгийн гол нь бидний маш их хүлээж исэн ялангуяа миний хувьд ч гэсэн маш их хүлээж исэн зүйл маань казино байсан. Тэгээд бид нар Сөүлийн энэ Paradise гэдэг энэ казино руу очсон. За өнөөдөр кинон дээр би казино төсөөлөхд байлээ залуусаа. Амар гоё ингээд хувцастай ингээд маш гоё гон казино занган ингээд зүрсэн амар гоё хүмүүс ингээд орж ирээ. Холцыг бүгдээ хараарай. Дотор нь угаасаа ширээний арс баахан читан уушин. Орхоос өмнө бичлээ. Сая доллар хийх нүү сая доллар. Хийлгэх нөө. Ингэж төсөөлөө тэр казинод очсон байхгүй. За тэгээд яг мэдээж хэрэг тэр Paradise гэдэг казиногийн реклам яг онгоцны буудлаас ингээд буухаас эхлээл ингээд тасралтгүй реклам нь явж ирсэн. Амар нэг тийм лакшрийн одоо мэдрэмжийг өгж ирсэн. Гэхдээ яг орсон чинь өөрчлөлж байгаа хүмүүс энэ төр шал өөр ертөнцид юм байлээ. Тэгээд тодорхой хэмжээнд яг дараа нь Солонгос ч юм уу ямар нэгэн улс руу очиод те казино орё гэж бодож байгаа залуучууд байх юм бол нэг юм хэлхэн зүгээр казинод би яг энэ мөнгөөр тоглоно. Тэгээд энэ мөнгнөөс өөр мөнгөөр тоглохгүй гэсэн тийм дүрмээ гаргасан байх хэвээр. Мөн дээрээс нь хожвол би тэдэн хувийн одоо ашиг аваад хожчих юм бол би зогсноо гэсэн дүрмтэйгээ орох ёстой гэдгийг та бүхэндээс анхааруулж хэлье. Би ерөөсөө энийг сурталчлаагүй зүгээр орж үзхийг хүсдэг учраас яг нэг удаа орж үзьегээд казиноор орж үзсэн байгаа. За тэгээд тэнд бол ямар хүмүүс байсан бэ гэхээр Япон, за Монгол, тэгээд Япончууд, тэгээ монголчууд. Ер нь Япон, Монгол хоёр улсаас Хятад бас байсан шүү. Хятад байсан. Гэхдээ ихэвчлэн Монгол, Япончууд байсан. Ингээл жоохон яваал монгол хүнтэй тарчдаг. За монголчууд тэгээд ямар ч их юм те байж исэн. Тэгээ тэнд ер нь бол автомат тоглоомууд болон ширээн дээр суугаад янз бүрийн Техас ч юм уу тоглоомууд байсан. Бид нар ихэвчлэн зүгээр автомат тоглоом тоглож үтсэн. Тэгээд нэг их мөнгөөрч тоглоогүй. Гэхдээ хоцсон ирэлэх хардаа таад. Амар нөө. Яг кинон дээр идэх шиг байгаа зү. Яг казиногийн дараа ингээл буудалтай орж ирэл баахан мөнгө хөглөрцсөн ингээл гадаад пассворд. Амар байгаа зү тий. За. Ингээд бидэд казиногоо хальт орчоод гарсан байгаа. За тэгээд үүний дараа маргааш нь бид хоёр Солонгосын хурдны галт хэргэнд суугаад улсаан руу очсон байгаа. За улсаанд хамгийн гол хугацаа буюу урт хугацаанд байрлана. Тэгээд бид хоёр анх 14 хоногоор тийз авцсан байсан. Гэхдээ 14 хоногоос хамаагүй их буюу одоогийн байдлаар нэг 20 хонцсон байж байна. Тэгээд улсаанд болохоор нэлээд тухтай зочд буудал авъя гэж бодоод бид хоёр за улсааны одоо Lotte City Hotel гэдэг нэртэй нэм зочд буудалд орсон. За тэгээд түр баяртай залуусаа.
За бид хоёрын буудлын өрөө. Саны өрөө. За бид хоёр өдөр хальт орж ирээд цүнхээ тавиал гарсан байгаа. Тэгээд юм шүрэг ушинээрээ байгаа. За энд юу вэ? Шүүгээ. Энэ дотроос чимгаана гэж юм байна. За энд цэф болон анхны тусламж галын хорор халааднууд байна. Дор хавч өгөх шүү байна. За энэ зүйлийг хүмүүстэй уулзах. Тэгээд хүмүүстэй уулзаж болно. Дээрээс нь энэ ажил их ширээ байна. Тэр ийм хоёр тасалгаатай өрөө авсан. Яагаад гэвэл энд эмчилгээ хийхээс гадна ажиллаа хийн, контентоо хийн, арилж байгаа хийн. Тийм болохоор одоо хоёрын тасалгаатайг авсан. За энд мэдээж хэрэг тол байгаа ч одоо юу байх юм бол та гарт огооны хэсэг хийж болох байх гэж би бодож байна. Байхаар энэ доо миний хэсэг юм л. Энэ доо хөрөгч байна. Дотор усан. Миний баг байхгүй юм тийм. За ингээд энэ дээр сав ус устгагч. За энэ байгаа юм байна. Тэгээд энэ хоёрын өмхөө өрөө. За нэг юм. Багт. Энэ бодвол энэ ээлж шүү дээ. Нэрээ солонгос гэсэн чинь хоёулаа ээлжийн удирдлага авчих юм байна. Нэрээ тхий нэрээ удирдлага юу Хоёр мэрийг авчих тийм. Хоёрыг авчих. За шөнө улсаа. Хойч юм байна. За луксатай өөр авсан нэлээд өндөрт байгаа. Хотыг баг бүхэлд нь харах боломжтой. Ийм өөр авсан байна. За тэгээд энэ нойл хэсэг. За нойл хэсэг маань болохоор энэ дээр юм фанта. За яшаахаар софтвер байна. Энэ нэг бидээ л. За тэгээд дүүштэй ингээд. За энд ингээд хоёлаа одоо 10 хонхон дээ. За ингээ 10 хоног амьдрах гэр маань байна. Ямар гайхалтай үзэсгэлэнтэй харагддаг юм бэ. За ингээл дээрээс нь хараад толдоо суучих юм байна да. Надад энэ таалагдчихээн. Энд суугаад хичээлээ хийн. Энэ юм нэг байсан үү те? Нэг байсан те? За энэ дотор юу вэ? Яхаар бизнес өрөө шүү. Бизнес өрөө те. Надад Ер таалагдсан. нь лотогийн хамгийн үнэтэй өрөө л гэсэн. Тагийн. Энэ хэсэг одоо шүүгээ шиг санагдлаа. Энэ хэсэг онголголоо. Хувцсны шүүгээ. Надад болон манай зулаад манай эхнэрт маш их таалагдсан зүйл нь Улсан хот. Угаасаа Улсан хот өөрөө Улаанбаатараас арай бага хүн амтаа, ер нь 1 сая хүн амтаа гэж явдаг. Тэгсэн мөртлөө замын төвчрээ байхгүй. Дээрээс нь маш цэгцтэй. Ер нь баг яг зам нь болохоор юм гой өргөн ер нь бол баг Дубай шиг Дубайг санагдуулмаар заяа. Бид Дубайд очиод ч гэсэн гой өргөн замтай. Тэгээд сэрэг байсан байхгүй. Тэрэн шиг яг юм сэрэг тэгээд өргөн замнуудтай. За барилгын хувьд бол яг сүүлийн үед нэлээд гоё өндөр барилгууд баригдсан. Гэхдээ хүн ам сэрэг, замын хөдөлгөөн сэрэг. За тэгээд бүх одоо ийм зохион байгуулалтууд нь амар гоё учраас маш их таалагдсан. Дээрээс нь нөгөө солонгос хүмүүсийн нөгөө ийм соёл байдаг штэ. Бид нар чинь яхааргүй багаасаа солонгос кино үзсээр байгаад өөр ирэхгүй ингээл тонгоогоод ингээ бүхийгөөд ингээ мэдлдэг болцсон байдаг. Яг тэрэн шиг ингээд бүхийгөөд мэдлдэг. За тэгээд монголчууд бас нэлээ их амьдрдсан байлээ. Солонгосын цуглаанд битэд очиж үзээд бас монголчуудын явдаг цуглаанд бас очиж үзсэн. За тэгээд энд дэжтэй те. Тэгээд энд дэжтэй те яг өөрөө монгол хэл сурсан солонгос хүн байдаг заяа. За энэ ахта их нэртэй бит хоёр маш гоё найзууд. За найзууд гэхээсээ илүү баг одоо солонгостэй аав ээж шиг маш гоё бит хоёрыг урайлахнаар хүлээж аваад маш гоё одоо үйлчилж өгсөн. За мөн дээрээс нь яг тэр солонгос эмчтэй ч гэсэн ингэж ярилцахад холбоход маш том гүүрийг өгсөн. Тэр бит хоёр солонгос эмнэлэг рүүгээ яваад за зулаамаа шинжилгээгээ өгөөд тэр өдрөө шууд хаалгаанд орсон. Тэгээд бит хоёр бас бүтэн биеийн шинжилгээнд орсон байгаа. Тэгээд бүтэн биеийн шинжилгээг яагаад бид нар өгдөг вэ гэхээр яг харахгүй
хорт авдрыг ч юм уу те эрт бид нар мэдэх ёстой. Тийм учраас заавал өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд бас Монгол орчуулагч ихчтэй танилцсан, маш гоё урайлахын ихчтэй танилцаад бидэд хамтдаа ингээд эмнэлгийнхаа бүх асуудлуудыг ингээд шийдвүүлээд явсан байгаа. Эндээ бас маш их баяртай байгаа. Тэгээд мэдээж хэрэг яг Солонгост өртөг маш өндөр. За бид нар Солонгосыг цалин өндөр гэж боддог ч гэсэн дагаад өртөг нь маш өндөр юм байлээ. За ер нь бол Монголоос 2 дахин өндөр, бүх юм нь 2 дахин өндөр үнэтэй санагдсан. Яг бит хоёр магадгүй нөгөө хямдхан газрууд руу орохгүй байж магадгүй те. За яг шопинг хийхдээ хувцас авахдаа дандаа моол руу н ороод. За тэгээд яг явж байгаа газрууд нь дандаа зэрэглэлийн газрууд те. Тэгээд ресторан энтерт ороод ингээд яваад байгаа учраас тэг санагдаж магадгүй. За мөн дээрэс нь энэ бүх одоо ингээд зардлууд гарч байгаа шүү дээ. Энийг мэдээж хэрэг ингээд явах дундаа тодорхой хэмжээнд ингээд зардлуудаа ингээд олоод яваад байгаа учраас ямар ч асуудалгүй. За өмнө нь Балид ч тийм байсан тий. Бидэд 2 сар Балид амжирч гисэн тэгсэн. Ер нь бол ингээд арилжаачин хүний хамгийн одоо чухал зүйл нь тий. Чухал давуу тал нь зүгээр локейшн хамаагүй. За гадагшаа ч юм уу аяллаар явахдаа эмчилгээнд явахдаа хүмүүс яадаг вэ гэхээр яг мөнгөө ингээд хадгалаад тий. Яг тэрэндээ хадгалаад ингээд явдаг, яг ингээ мөнгөө төсвөлөөд явдаг. Яагаад явдггүй гэхээр яг тэнд аяллаар явж байгаа үедээ ч юм уу те тэнд эмчилгээтэй явж байгаа үедээ ерөөсөө нөгөө орлого байхгүй тасарчдаг штэ. Тэгэнгүүт бит хоёрын хувьд болохоор яг хаанч явсан ингээд мөнгөө олоод явах боломжтой учраас ямар ч асуудалгүй. Тэгээд хүмүүс бас ингээд маш гайхаад байгаа. Яагаад гэвэл яг ийм за влог дээрээ л гэж хэлэхэд ер нь бол яг монголчууд яг хоёр шиг ингэж явдаг монголчууд амар ховор байх гэж харсан. Тийм учраас мэдээж хэрэг талархалтай байлаа. Тэгээд яг Alpha Traders Actima ч гэсэн Солонгост байхдаа бид нээсэн. Яагаад одоо скуулээ нээсэн. Тэгээд скул доторх одоо хичээлүүд байгаа шүү дээ. Тэр бүх хичээлүүдэд оруулаад за хаана хийсэн байх нь Солонгост хийсэн байх нь тийм. Оруулаад тэгээд видеонуудаа бичээд за ингээд одоо бичлэгнүүдээ явуулаад за дээрэс нь манай залуучуудтайгаа бидэд ярилцаад тий гой дараагийнхаа юмнуудыг төлөвлөөд ингээл ажилланчиг за дээрэс нь скулээ чин за тэгээд яг нь амарна эмчилгээ чийлгэн бүх юм ал ингээд хийж чинь хүүхдүүдээс ер нь бол анх удаа юм удаан хугацаагаар хол хийж чинь өмнө нь бол нэг 10 хоног хавцаал хол байдаг байсан бол одоо бүр 20 хоног явчлаа тэгээд сэтгэл хол маш гоё байна гэхдээ одоо яг Монгол руугаа бас нэлээд яарч ин хүүхдүүд рүүгээ яарч ин гэсэн үг. За ерөнхийдөө сонин сайхан бол ийм байна. Тэгээд өмнө нь бас миний блогны доор нэг ийм комент ирж ирсэн байхгүй юу. За тэгээд энийг хараад зулаайтгын хувьд ч гэсэн юу гэж бодсон бэ гэхээр яг өөрсдийнхөө ингээд явсан тий лайфстайлыг явсан газруудыг өөрсдийнхөө үзэл бодлуудыг зүгээр ингээд YouTube дээрээ хуваалцаад байя гэсэн юм одоо шийдвэрийг гаргаад бидэд ингээ влогууд хийгээд яваад идэг. За энэ зүүн ялангуяа энэ влогуудаа илүү их хийн. За энэ влогуудаас авах юмнуудыг манайхан бас авах хэрэгтэй байх. За яагаад гэвэл яг арилжаачин хүний лайфстайл ямар байдیں۔ Те арилжаачин хүний амьдралын хэв маяг ямар байдیں۔ За үүнийг хараад хизээ нэгэн цагт та яг арилжаачин болно. За тэгвэл яг нь яг тэр одоо болох цэг хүртэл чинь те яг тэр болох цэг чинь ямар байх юм гэдгийг бүгдээрээ хараад юу одоо үлгэр дуурайл авах ч юм уу те энийгээ төсөлөд мөрөөдөөд за энэ зүйлийнхаа төлөө бүгдээрээ ийм хичээх ёстой шүү гэдэг зүйлийг бас та бүхэндээ одоо ойлгуулахын тулд энэ влогуудыг хийгээд байгаа шүү. За тэгээд залуусаа одоо бит хоёр удахгүй Монгол руугаа явна. Тэгээд Монгол руугаа явах те Солонгосоос явж байгаа сэтгэлдээ бидэд бас ярина гэж бодож байгаа. За бичээд дараагийн нэг влогийг Солонгос дэх влогийг та хэдтэй гаргана. Тэгээд маргааш бидэд далаа явна. Манай энэ Солонгостойгоо монголчууд маань далаа үзүүлэх гэсэн. Тийм учраас Солонгосын далаа ямар ч гэсэн явах байх. Тэгээд Сөүлд бас нэг хончоод тэгээд яг Монгол руугаа явах байгаа. Тийм учраас энэ одоо хэсгүүдээ бас та хэдтэй үзүүлнэ. Тэгээд залуусаа